Монголын эрүүл мэндийн хөгжил шинжилэл 2014 нээлттэй форум. Тэгээ миний хувьд энэ форумд оролцохдоо баяртай байна. Цаашдаа бид бүхэн хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Монголын эрүүл мэндийн салбарт шинжилэл хэрэгтэй юу? Эмч эмнэлгийн ажилтнаа ажилдаа сэтгэл хангалуун байж чаддгүй. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд таны оролцоо хамгийн чухал. Ерөнхий зохион байгуулагч Монголын эрүүл мэндийн хөгжил шинжилэл холбоо. Аль ч улс оронд эрүүл мэндийн хөгжил гэдэг тухайн улс орны ирээдүйн өв төрөх хөгжил цэцгэлтийн үндэс суурь болж өгдөг. Сүүлийн жилүүдэд манай улсад эрүүл мэндийн салбарын үйлчилгээ иргэдэд чанартай хүртээмжтэй хүрч чадаж байгаа хэсэг нь эргэлзээтэй юм. Энэ бүгдийг дан ганц эмч боловсон хүчин эмнэлэг дээрээ хариуцлага тооцоод өнгөрөх биш, эрүүл мэндийн салбар бүхэлдээ шинжилэл хийх цаг болсныг бүхэн шатны мэргэжилтэнгүүд хэлж байна. Энэ үднээс Монголын эрүүл мэндийн хөгжил шинжилэл 2014 нээлттэй форумыг Монголын эрүүл мэндийн хөгжил шинжилэл холбооноос зохион байгуулж байгаа юм. Уг форумд Монголын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдж байгаа асуудал, өнөөгийн нөхцөл байдал, гарах гарцыг нээлттэй хэлэлцэж, үйл ажиллагааны нэгдмэл зохион байгуулалт чиглэлтэй болоход гол зорилго урших юм а. Форумд Монголын эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, ихтэйц сургуулиуд, улсын болон хувийн эмнэлгүүд, олон улсын байгууллагууд, бизнесийн пүс компаниуд нийлсэн 350 төлөөлөгч оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэж эрүүл мэндийн шинжилгээг эрэлхийлж байна. Үүнд өнөөгийн эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа эмнэлгийн засаглал, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн санхүүжилт, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн онцлогоо эмчилгээний технологи, анагаах ухааны боловсрол, хүний нөөц, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо зэрэг үндсэн 8 асуудлаар хэлэлцэж байна. Одоо ганцхан улс хувийн эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах, менежмент зохион байгуулалтын зөв хийх тухай асуудал тулгамдчихад байгаа шүү дээ. Өнөөдөр бол одоо гарсан шийдвэр. Жишээлх юм бол одоо хууль өнөөдөр одоо гараад 2 жил гаруй болж байгаа өнөөдөр дүүргийн нэгдсэн эмнэлгүүд гэхэд өнөөдөр 7-оос доошгүй төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тохиолдолд нэгдсэн эмнэлэг гинээг хуульчилж ядахад хийж байгаа юм байхгүй л байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр амарч хүн төрж гэнэ үү, төрөхгүй. Халдвартын одоо хүн авж гэнэ үү, авахгүй. Мис засал хийж гэнэ үү, хийхгүй дүүргийн эмнэлгүүд. Тэг яах юм? Зарим нь бүр хүүхдийн эмнэлэгч байх. Тэгэхээр тэр бүхний заагаад өгсөн юмыг л хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай асуудал шүү дээ. Тийм учраас эрүүл мэндийн шинжилгээний асуудлыг бол бодлогоо доктортой болгоё. Хийх ажил авал цаг хугацаанд нь хийя л гэдэг асуудал. Өнөөдөр одоо жишээлх юм цалин хөлсний тухай асуудал. Эмч гэдэг бол эрхэмсэг орших ёстой. Эмч эмнэлгийн ажилтан гэдэг бол эрхэмсэг байна гэдэг нь бол тэрний ороод сууж байгаа ажиллаж байгаа газар нь өөрөө бас орчин сайхан байх хэрэгтэй. Өнөөдөр чинь бид нар ер нь бол одоо нэг оюутны дотор байр шиг юм барьчихад эмнэлэг. Тэгэл тэр дотор нь баах улсууд бужигнаал. Өнөөдөр чинь хүн үйлчлүүлэх гэж байгаа хүн том талбайдаа сууж яадаг. Үйлчилж байгаа улсууд нь бол жижигхэн тасалгаануудаар л хийдэг ийм эмнэлгийн стандартууд байна шүү дээ. Тийм учраас би юу гэж боддгийг гэхээр ороод эмнэлэг хаалганаасаа гоё. Тэгээд доторх үйлчилгээ сайн. Ийм л эмнэлэг хэрэгтэй. Өнөөдөр хувийн том эмнэлгүүд гарч ирж байна. Энэ хувийн том эмнэлгүүд рүү ямар эмчнэр ажиллаж байгаа юм? Энэ улсын том эмнэлгүүдийн чинь чадалтайгууд л явж шин. Үгүй явуулдаггүй тогтолцоог нь бүрдүүлээ л дээ. Тийм ээ? Тийм учраас л би хэлээд байна шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө энэ улсын том эмнэлгүүд, энэ улсын эмнэлгүүдийнхаа менежментийг сайжруул. Өнөөдөр одоо яаж гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Санхүүгийн механизм доктортой байх хэрэгтэй. Төсөв одоо хөтөлбөр төлөвлөгөөнүүд нь маш боловсронгуй болсон байх хэрэгтэй. Удирдлагууд нь засаглал нь сайн байх хэрэгтэй. Мөн үү? Нөгөө талаас өөрөө эмчилж байгаа хүндээ өгдөг юм нь хүртэл баталгаатай байх хэрэгтэй шүү дээ. Наазах нь. Жишээлх юм бол одоо эмчилүүлээд гарсан хүндээ амбулатороор үзүүлээд явсан хүндээ тэр аптекаас ийм авч уугаарай гэдэг биш. Манай одоо ийм эмээг уугаарай. Тэр нь бол ерөөс одоо гадаадын эмнэлгүүд чинь бол өөрийнхөө амбулатороор эмчилүүлж байгаа хүнийхээ эмийг боосон эмнэлгийн тамгатай эмнэлэгч байгаа шүү дээ. Ягаад гэвэл өөр буруу юм аваад чанаргүй юм аваад уучхад нөгөө эмч буруу юм өгсөн гэдэг л юм руу орж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол шинжилгээний үндэс байхгүй юу. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг шинжилэхийн тулд хүний нөөцийн асуудал, хөрөнгө оруулалтын асуудал, тийм ээ, тусламж үйлчилгээний чанарын асуудал, эмийн бодлогын асуудал, маш олон асуудал байна л да. Ярих юм бол энэ богино хугацаанд бол ярьж дуусахгүй. Тэгтээ бол энэ удаагийн форум дээр олон чухал асуудлуудыг хөндөж ярьж байна. Баяртай байна. Төрийн сүлжээнээс шалгах хэрэгтэй гэдэг. Би энэ дээр бол санал нэгтэй байдаг юм.
Ягаад гэхээр зэрэг өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт өдөрт 100 хүн үзэж байгаа эмч, өдөрт 5 хүн үзэж байгаа эмч хоёр яг адилхан цалин авч байна. Гэтэл эрүүл мэндийн яам дээр эрүүл мэндийн салбарын ажилтны ачааллын судалгаа гэж хийсэн. Ачааллын судалгаагаар бол зарим салбарын эмчнэр бол ачаал багтаа ажилладаг нь бол тогтогдсон. Энэ бол маш сайн судалгаа хийгдсэн л дээ. Анагаан шинжилгээ ухааны их сургууль хамтарч хийсэн санагдаад байна. Тэгээ энэ судалгаан дээр би юу гэж харж байгаа вэ гэхээр зэрэг энэ эмчнэрийн ачаалт нь тааруулсан цалинг нь өхөн зүйтэй юм байна гэж харж байгаа. 100 хүн үзэж байгаа эмчт нь тодорхой хэмжээний цалин тийм үү? 5 хүн үзэж байгаа эмчт нь бас арай бага цалинж байт юм уу? Ингэхгүй бол бас шудраг бос байна гэдэг юмыг л яриад байна. Эрүүл мэндийн салбарын хувьд төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгох, иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг батлах нь нэн тэргүүний хийх ёстой ажлуудыг тус салбарынхан онцлон хэлж байна. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай хүртээмжтэй хүргэж байгаагаараа өрсөлдөх, гүйцэтгэлээсээ үндэстэн даатгалаас санхүүждэг тогтолцоон шилжих цаг болсныг хэлж байна. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол эрүүл мэндийн бүх нийтийн хамралт гэдэг одоо ойлголтыг бол бүх улс орн одоо энэ ойлголтоор явдаг. Тэгэхээр бүх нийтийн одоо хамралтад бид юуг ойлгосон гэхээр нэгдүгээр иргэн хүн чанартай хүртээмжтэй туслан үйлчилгээг авах хэрэгтэй. За хоёр дахь асуудал бол иргэдийн одоо өөрсдийн хувьяасаа төлж байгаа, карманасаа төлж байгаа мөнгө бол тухайн хүнийг санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх. Энэ одоо хоёр гол зарчим дээр тулгуурладаг. Тэгэхээр өнөөдөр манайд бол энэ хоёр аль нь бол болохгүй байна. Чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Хамралт муу байна, тийм ээ, хүртээмж муу байна. Тийм учраас хоёр дахь асуудал бол энэ карманасаа төлж байгаа мөнгө бол одоо 50 гаруй хувилан бол дөгч чинь. Энэ бол өөрөө иргэдийг шууд санхүүгийн эрсдэлд оруулж байгаа ийм асуудал. Тэгэхээр энэ хоёр асуудлыг бол шийдэхийн тулд бид олон чухал зүйлийг хийх ёстой байгаа. Тэгэх юм бол олон зүйл бол бас шийдлээ олно гэж байна. Манай нийслэлд байгаа одоо 3 дахь шатлын эмнэлгүүд чинь дийлэнх нь одоо төрийн өмчт эмнэлгүүд шүү дээ. Тэгэхээр бид бол энэ төрийн өмчт эмнэлгүүдийг яаж одоо оновчтой зохион байгуулах уу гэдэг ярьж байгаа. За зарим хүмүүс бол нэг шууд бүгдийг нэг хувьчилчих юм яриад байгаа. Энэ бол бас болохгүй асуудал та. Өнөөдөр дэлхийн чиг хандлагыг хараад байхад бол одоо яаран хувьчилсан орнууд бол бас өнөөдөр маш хүндрэлтэй одоо тэр нэг хан мөрөгж байна. Тэгээд Швед, Швейцарын бид нар энэ эрүүл мэндийн одоо эмнэлгийн зохион байгуулалтыг ингээд судлахад бол дандаа төрийн өмчт эмнэлгүүд бол байна. Гэхдээ энэ бол хувийн өмчт эмнэлгүүдэд дэмжихгүй хөгжүүлэхгүй гэсэн үг биш. Энэ үндсэн одоо том эмнэлгүүд бол нэгэнтээ ард иргэдийн одоо эрүүл мэндийн асуудлыг төрийн онцгой анхааралд байна л гэж бид үндсэн хуулиндаа заасан бол энэ эмнэлгүүдийн үүрэг бол маш чухал байна. Тэгэхээр бид энэ шинэ хуульдаа бол оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл засаглалын асуудал гэдэг чинь энийг хэлж байгаа. Эмнэлэг өөрөө бие дааж асуудлаа шийднэ. Удирдах зөвлөлөөрөө. За удирдах зөвлөлд бол мэдээж төрийн байгууллагаас одоо орно шүү дээ. Тэгээд эмнэлэг бол өөрөө бие дааж шийдэхдээ за дорж эмчид хэдэн төгрөг өгөх вэ? Тийм ээ? Одоо туяа эмчид хэдэн төгрөг өгөх үү? Сувилагчид одоо хэдэн төгрөг өгөх үү гэдгээ одоо өөрсдөө нөөцөө шийдэх ийм асуудал байгаа. Энийг шийдэхгүйгээр бид нар эмнэлгийн салбарын одоо энэ шинжилгээг бол яриад ч хэрэггүй. Өнөөдөр хүн хийснээрээ одоо хөдөлмөрөө үнэлүүлэх тийм ээ нийгмийн асуудал байна. Тэр хүний эмчийн эрүүл мэндийн асуудал байна. Тэр эмчийн одоо цаашид өөрийгөө одоо хөгжүүлэх, боловсруулалтаа дээшлүүлэх гэдэг олон асуудал ч энэтэй уялдаа. Тэгэхээр өнөөдөр бол зүгээр нэг төрийн байгууллагын албан хаагчих шиг ингээд юм тэгштгэсэн хэлбэрээр цалин хөлсөө авч байгаа нь бол өөрөө асуудлын бол шийдэл болж чадахгүй байгаа. Тийм учраас өнөөдөр энийг ярьж байна. Тэгээд бид бол энэ хууль эрх зүйн орчны шинжилтээр бас улсын их хурл нэлээд анхаарч ажиллаж байгаа. Энийг бол энэ ойрын 1-2 жилдээ бид багтаагаад хийх одоо шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа өөр нэг асуудал бол анагаах ухааны боловсрол, хүний нөөцийн асуудал юм. Учир нь сайн боловсон хүчин бэлтгэхгүйгээр сайн эмч бэлтгэх асуудал яригдахгүй. Өнөөгийн байдлаар манай улсад хувийн болон төрийн өмчин анагаах ухааны нийт 11 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдийгээр хувийн ихтэй сургуулиуд зах зээл чилжиж байгаа нь ингээд эдийн засгийн эрх ашигыг дээгүр тавьж чанаргүй боловсон хүчин бэлтгэсээр байх юм бол цаашид энэ салбарын хөгжил үнэгдэж байгааг мэржлийн хүмүүс хэлж байна. Манай улсад жилд 800-аас 1000 орчим эмч бэлтгэн төгсгдөг байна.
Гэтэл тэдгээр эмч нарын төгсөлтийн дараах сургалтанд жил 500 хүнийг хамруулах боломжтой байдаг байна. Эндээс харахад эрүүл мэндийн салбарын хувьд боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг сурах орчин нөхцлөөр нь хангах ажлын байрны асуудал дээр ямар ч зохицуултгүй байгаа нь харагдаж байгаа юм. Эрүүл мэндийн яам магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа Монгол улсад ямар хэмжээний эмч байх вэ гэдэг нь тооцоо маш нарийн ихтэй. Сургууль биш шүү дээ. Манай захиалагч бол эрүүл мэндийн яам. Гэтэл эрүүл мэндийн яам маань энэ тооцоогоо сайн хийгээгүйс болж маш олон хувийн сургуулиуд гарч ирж байна. Тэгтэл чи эмч эмнэлгийн ялангуяа анагаахын чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд бол тийм бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тийм зохимжгүй гэж би бол хараад байгаа. Энэ ч бол тусгай мэрэгжил шүү дээ. Хүний амьтаа оролцдог. Зүгээр нэг баахан инженеруудыг бэлтгээд ингэдэг асуудал бол биш. Гэтэл нөгөө зах зээлийнхаа гормоор явж байна гэдэг нэг юм ерөнхий тийм зарчимтай холбогдол нэг юм бодлого алдагдаад байна л гэж хараад байгаа. Үндсэн тулгамдж байгаа асуудал бол нэгдүгээр хүний нөөц бэлтэж байгаа сургалтын асуудал, анагаахын төсөлтийн өмнөх сургалтын асуудал, чанарын асуудал, олон сургууль байгаа асуудал, боловсролын яамнаас гаргаж байгаа квотын тоо болон оюутнуудын тоо, тэгээ сургалтын чанарт хэрхэн магадлан итгэмжлэл хийж байгаа юм бэ? Улмаар тэр олон анагаахын сургуулиуд бий болоод байна. Тэр нь чанартай чанаргүй байна. Энэ чанартай чанаргүй асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг асуудлыг ярьлаа. За хоёрдугаарт нь төгслийн дараах сургалтын асуудал. Төгслийн дараах сургалтын асуудал ерөөсөө резидент эмч гэдэг маань ямар хүн юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Улмаар тэр эмчнэр маань хаана дадлах хэрэгтэй юм бэ? Сайн эмч болохын тулд тэгвэл эмнэлэг дээр байх хэрэгтэй юм. Тэгвэл тэр резидентийн сургалтыг эмнэлгийн хүний бүтцэд, хүний нөөцийн бүтцэд оруулж мөнгө өөрөө төлдөг биш. Эмнэлгийн түнд мөнгө төлж сургаад гэхдээ тэр эмчнэрийг дадлагжуулж тодорхой хугацааны дараа мэрэгжлийн зөвлөлүүдээр нь мэрэгжлийн нийгэмлэгүүдээр нь дамжуулан сайн эмч гаргах асуудал дээр анхаарья гэдгийг ярьлаа. Тэгэхээр хамгийн ихний шийдэл бол жишээлбэл улс төр оюутны тэтгэлийн оюутны төлбөр дээр бүх оролцооч. Өөрөөр хэлбэл оюутны төлбөрийг кредитээр олгодог төдөн төгрөг бай гэдэг биш. Их сургуулиуд өөрсдөө төлбөрөө тогтоодог. Улмаар хяналтын тоогийг хувийн сургуулиудыг заавал эмнэлэгтэй улсын сургуульч бай. Хэрвээ анагаахын сургууль байгуулж байгаа юм бол тэрийг заавал эмнэлэгтэй байх. Эмнэлэгтэй сургуульд нь ирэхгүй тэгээд тэр багш нар нь эмчнэр бай, мөн эмзүүшнэр бай. Улмаар тэр зааж байгаа клиникийг зааж байгаа эмчнэр маань анагаахын боловсролоор мэрэгсэн тийм багш хүмүүс байх хэрэгтэй гэдэг асуудал болж байна. Хоёрдугаар тэр резидентийн асуудал дээр уламжлалтын асуудал нэлээд хүчтэй тавигдлаа. Резидентийн 1-2 жил байх ёстой юм уу? Өнөөдрийн 2 жил байгаа асуудлыг яаж өөрчлөх юм бэ гэдэг асуудал болж байна. Тэгэхээр энэ дээр бол нэгдсэн бодлого хэрэгтэй. Бодлого хууль эрхцэн үндсэн дээр хийчихэд тэрийг хэрэгжүүлье гэж байна. Тэгэхээр өнөөдөр бол 2 жил резидент 2 жил сургуулаа төгсчөөд ажил гэж байна. Өрхтөр тэгвэл ажиллахгүй. Өрхтөр хэрвээ энэ ажлууд гэдэг хуулигаа өөрчлөөд өрхтөр ажиллахгүй харин 2 дугаар шатлал дээр доктор хүүхэд их барих гэдэг мэргэжлээр сурсныхаа дараа 1-р шатлал дээр очиж ажиллах уу эсвэл резиденциээр цаашаа сурах уу гэдэг асуудлыг тодруулъя. Тэрхэн зүйтэй. Яагаад юу ч дадлаг хийгээгүй сайн мэрэгшээгүй тэр эмчнэрийг өрхтөр аваачих гэдэг юм. Тэгвэл энэ буруу юм аа гэдгийг ярьж байна. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус хилцүүлэг эрүүл мэндийн салбарт шинжил хийх зайлшгүй шаардлагатай 8 салбар хилцүүлгээр үргэлжилж байна. Дээрх салбар хилцүүлгийн хүрээнд салбар тус бүрээс гарсан хамгийн оновчтой зөв шийдлүүдийг нэгтгэн засгийн газар эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэн цаашдын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах юм. Toshiba Японы одоо нэг компанидад гэрээсэн бүх том төхөөрөмж тэр компани том төхөөрөмж. Тэгээд тэр компанид гэрээ тэр худалдан авалтын волюмын хувьд бол маш их. Тэгээд нөгөө засвар үргэлжлэх бүх юм нэг л relationship болоод бүх юм ингээд Азийн турш ингээд нөлөө олсон чинь нөгөө чинь битаас байлаа алдаад байна. Яг хүн болгон хэрэгтэй зүйлээр дэрчсэн болохоор памп гэж байна. Тэр асуудал гараад ирэхдээ эрүүл мэнд дээр мэдээллийн технологиг нэмсэн ч эрүүл мэндийн хэвээрээ л байна. Мэдээллийн технологи дээр нөгөө эрүүл мэндийнхээ үйлчлэгийг хүргэхэд илүү амархан болох арга зам. Зүйлээ сайн эргээд ойлгож байна. Хэдүүлээ тодорхой хамгийн тодорхой байгаа асуудлууд тэгээд яагаад хэрэгжүүлэх боломжтой юм бэ? Эсвэл яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдгээр санал бослоо. Цаашид эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулах, төлөвлөх, шийдвэр гаргах, засгийн газар эрүүл мэндийн яамны үйл явц, үүрэг хариуцлага нэмэгдэх нөхцөл бололцоог бий болгох юм а. Эмнэлгийн байгууллагууд, мэргэжилтнүүд үзэл бодол үйл ажиллагаа дуу хоолойны хувьд нэгдэж цаашдын хамтын ажиллагааны үндэслэлөөр тавигдаж байгааг онцлож байна. Мөн уг форумаас гарсан санал зөвлөмжийг нэгтгэн засгийн газар эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэн цаашдын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллах юм а.
Монголын эрүүл мэндийн хөгжил шинжилэл 2014 нээлттэй форум. Тэгээ миний хувьд энэ форумд оролцохдоо баяртай байна. Цаашдаа бид бүхэн хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Монголын эрүүл мэндийн салбарт шинжилэл хэрэгтэй юу? Эмч эмнэлгийн ажилтан та ажилдаа сэтгэл хангалуун байж чаддгүй. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд таны оролцоо хамгийн чухал.